койдог юм хөлсөн өнөртгөд хиймэр сэргдэг юм төмөн ахтаа харж Мөрдөн монголчууд манай дэлхийн генсийн бүртгүүлгээр 10,000 мөрдийн жигсаал одоо өнөөдрөө эглэж байна. Төрийн шо сүлдэнд залсан юм түүхэндээ мөрдөн батрууд юм Монголд заяасан тэнгэрийн хишиг юм Моллор эрдэнэгээд ташдаг юм да Домого хайлдаг юм мөрөн толгойд хуурай татдаг юм адуу ухаантай эртнээс мэддэг юм агуу цүхэндээ яддаг юм ардын донд мөнхөрч үлдсэн юм атарталт дураар дагдаг юм хазаач болсон Хүлэгэ харилдаг юм хамаг Монголын химэр юм да арван зүүнийг цахил жүрдөөсөө анирхан талда адууга тосон монголчууд адууга тосон монголчууд Үнэхээр яас ухаалаг улсын ухаалаг шийдсэн энэ Мордон Монголыг нэг сэргээсэн тэр энэ Чингис хаан маань тэрийг сэргээ сажилуулж явах шиг байна. Энэ арай одоо амьд явахд алтайхан уусуун гэж ярьдаг шүү дээ. Би их баярлж байна. Маргааш 3,000 мөр болно гэж гомоо сайхан байна. Одоо энэ морвын хэрэг бол төрийн хэрэг юм шүү. Төөнө хүний хэрэгч биш. Нэг юунэ хэрэг биш. Энэ төрийн хэрэг. Монгол улсын тусгаар хатналыг бий болгосон надад эр хүн ая. Монгол хүн ая. Тэгээд энийг ингэж гайхуулж, энэнийг ийм сайхнаар байлгана гэдэг бол хийнэ гэдэг бол энд байгаа сайхан байна. Монгол хүнийг бол моргуугаар төсөөдөхгүй. Монгол хүний одоо зүрх сэтгэл өв уламжлал олон зуун мянган жилийн өв соёл болсон энэ хурдан морь уралдуулах мөн одоо монгол хүний одоо байн харьцаж ирсэн энэ монгол малч ухаан эдгээр бол энэ морьтойгоо одоо салшгүй холбоотой. Нийт манай аймгаас 300 орчим уяачаад одоо 70-80 орчим машинтай, машин техниктэй мөн одоо цагтаа мөн хэвлэл мэдээллийн байгууллага за мөн одоо 150-60 гаруй одоо морь оролцсон аймгийн алдарт уяач 20 гаруй Монгол улсын маллай байж 1 улсын алдарт уяач 3 оролцсон мөн одоо босод одоо залуу бөгөөд одоо манай аймгийн уяачид оролцсон ийм одоо өргөн дэлгэр үйл ажиллагаа болоод явагдаж байна. Дэлхийн энэ одоо тэр одоо сонин содон амжилтыг бол бид өнөөдөр эвдэж байна гэдэг нэгдүгээр монгол хүний бахархал байлаа. Хоёрдугаарт нь олон одоо мянгуулаа одоо морь унаад ингээд нэгэн зэрэг нэгэн тав дээр явж байгаа нь бас монгол хүний том одоо омогшил байлаа. За ингээд орж ирж хахад монгол болгон морь унсан унаагүйгээр одоо уухаан төрөлгээр одоо сэтгэлийн сайхан одоо хандлага гаргаж бүгд одоо байсан цэнгэж тэ сэтгэл нь ингэж хөглөж ирсэн одоо бас нөгөө ёстой нэг тийм хоолой жичрүүлсэн дотор ийм одоо байдалд оруулсан тэ ийм одоо хүн болгоны сэтгэл нь хөдөлсөн ийм сайхан юм боллоо шүү дээ. Өнөөдөр
яг одоо жагсаалаараа бүх одоо морд ингээд орж ирж байна. Аймгаар нь зарлал одоо Монгол телевизүүд шууд дамжуулаад ингээд явуулж байгаа нь Монгол хүн болгоны бол сэтгэл зүрхийг бол одоо аммагшил нөгөө өнгөрөл бахархал баярхал гэж одоо юу байдаг вэ гэдэг бол энд бол өнөөдөр харагдлаа л гэж би бол бодож байна. 60-аад шахам жил хурдан мартайгаа нөө хөрлөөд одоо ингээд өнөөдрийн тоосонд нарагдаад энэ сайхан гээсийн номонд орж байгаа энэ сайхан цаг мөчид одоо тав хүүхдэд уулзаад их баяр баясгалантай өндөр сэтгэлтэй л байна да одоо. Би бол энд оролцож байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр яг өөрийнхөө 2 мартайгаа ирсэн. Тэгээ ямар ч байсан энд тоосоо өргөд үзэнтэй л гэж. Эрдэнчүүдтэй эрүүлийн хад жаргал, юу сансан юусэн өслөн сэтгэлчлэн бүтэж яхаа үлзийтэй эрүүлийг дэвшүүлж морины энэ сайхан босоо хиймэр та бүгдийг өнөдөө ивэж явах болтугай гэж ирээё. Ер нь 10,000 морь гэж ер нь уяачтай холбооноос үндсэн тавуулсан байсан. Хэтэл бол 11,000 одоо гарч жагсаж байна. Энэ бол үндэсний бахархал байна. Одоо Төрсөн нутгийнхаа Завхан аймгийн 90 жилийн аяд оролцоод морийнхаа тоосыг өргөөд ирлээ. Яг уу сайхан надлаа. Үнэхээр бас сайхан болж байна. Өчигдөр одоо 10,000 морьтны зүглаанд оролцоод одоо морьтон монголчууд гэдэг мориороо бахархдаг монгол төв маань одоо энэ үйл ажиллагаанд их сайхан өргөн мөрөөдө оролцож байна. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Маш их өндөр сэтгэлтэй байна. Нулимс хоолоо зангираад юм хэлж чадхааргүй сайхан өндөр сэтгэлтэй байна. Морь 500 гарч ирлээ. Эрдэнтийн одоо галын манай уяачт маань айгүй морь маань сайн давхиж манай гамбаагийн морь маань одоо бүстэй айрагдлаа. Ингээд одоо бас сэтгэл маш өндөр байна. Өчигдөр одоо 10,000 морь жагсах байсан одоо 11,000 гаруй морьд жагсаад одоо манай монголчууд маш их өнгөсч байна. Дэлхийд одоо ховор тохиолдох энэ сайхан наадам, энэ одоо Монголын түүхэнд бичигдэх энэ сайхан наадам боллоо. Энд одоо оролцож байгаадаа бас маш баяртай байна. Сэтгэл маш өндөр байна. Аз хиймэр ивэж миний сайхан уйсан хурдан хүлэг одоо бүсийн наадамд сайхан айрагдлаа. Маш баяртай байна. Ингээд нийт орхончууд, нийт булганчуудаа бас энэ сайхан баярын мэндийг хүргье. За энэ үнэхээр сайхан ийм үйл явдал болж байна. Энэ яагаад гэвэл одоо манай Монголын морин спорт уяачтын холбооноос юунийг зохион байгуулж хийж байгаа. За 10,000 морьтны жагсаал, за 3,000 морь их насны морь уралдах одоо ийм том арга хэмжээг зохион байгуулсан. Манай ард иргэд монголчууд маань монгол морьныхаа гайхамшигыг бас гаргахын тулд энд маш их төвтэй оролцож морин гэхэд одоо 11,000 гаруй морь уралдаж, жагсаж 4,000 гаруй морь уралдаж байна. Энэ бол одоо монгол төмөн маань моринд одоо монгол морио хэр шүтдгийг одоо энд бэлгэний харуулж байна. Тэгэхээр энэ монгол морийг одоо дэлхийн төвшөнд гаргаж дэлхийн төвшөнд одоо монгол морь ийм байдаг, ийм гайхамшигтай, ийм сайхан уралдаан болдгийг одоо харуулж манай Монголын морин спорт уяачтын холбоо маань ийм сайхан арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд манай орхончууд бас их сайхан журамтай зохион байгуулалтаа сайхан оролцлоо. Манай Орхон аймгийн засаг даргын тамгын газар маань ч одоо энийг бас сайхан дэмжиж, манай Орхон аймгийн ард иргэд маань, уяачид маань одоо энийг сайхан хүлээж авч энэ арга хэмжээнд маш их төвтэй оролцож байна. Тэгээд миний хувьд бол одоо бас их баяртай байгаа. Энэ жил одоо бас Монгол улсын алдарт гэсэн энэ эрхэм цолыг авч одоо Орхон аймгийнхаа иргэд олон уяачдыг бас баярлуулж, дээрээс нь одоо энд бас сайхан хурдан хөлгүүдээ тавьж ингээд сайхан оролцож байгаагаа туйлын их баяртай байна. 3 өдөр үндсэндээ хөөдөлөө удалгийн сайхан дэнжтэр монголчууд генесийн номд өчүүлэх ийм 2 сайхан том арга хэмжээ боллоо. Өчигдөр Морьтон Монгол гэсэн 10,000 хүний жагсаал болсон. Энд бол 10,000 жагсан бол бидний рекорд эвдэх байсан. Гэтэл одоо өчигдөр 11,125 хүн Морьтон Монгол энэ жагсаалд оролцлоо. Ингэснээр бол генесийн номыг эвдэх ёстой тооноос нь давуулан биелүүлж эвдэж яах гэсэн үг, рекорд тогтоож ирсэн гэсэн үг. Энийг өчигдөр албан ёсоор генесийн номны бүртгэлийг дэлхийд дахинд одоо шийдвэрлэж яадаг. Тэдний хүмүүс ирж үзээд албан ёсоор батламжинд бол гардуулж өгсөө.